За томьёогоо бичээд хэдүүлээ. Тооцоогоо хийж үзэхийн тулд томьёогоо дах тэмдэглэгийн дэг яаж анслах харуул. Ясгэнэ? Тэрийг апин прогресс байгуулахдаа хэрэгжилж байгаа энийг апин дельта ашиг хэдүүлээ косинус 30 дөржүүлэх гэж байгаа гэсэн үг байхгүй тий? Дельта ашиг. За энэ дельта ашиг. За энэ апин гэдгийг хэдүүлээ индекс болгоч тий? Энийг индекс. За энийг хэдүүлээ бета үсэг хэрэглүүл альфа үсэг хэрэглэсэн. Энийг хэдүүлээ симбол гэдэг фонд болгочвол симбол болгочвол бета гэдэг үнцгч гараад ирж шүү дээ. Симбол байна. Бета үнцэг гэж бол. Тэ үнцэг бета. За энэ дээр 30 градус гэдэг дээр хэдүүлээ градусын гаргаж ирэхтэй. Эндээс үнцэг гэдэг энэ тэмдэглэлийг хийчихвэл ингэ болчихж байгаа тийм. За иймэрхүү байдлаар томьёогоо бичиж байгаа хэдүүлээ эхэлж болно гэсэн. За миний суурийн төвшин даалгах хасагдал. За тэр энэ одоо зурцсан байгаа энэ дээр бичсэн байгаа тооцоо бол юу шүү. Энийг бол би сая өөрөөр скилдэж учраас энэ шал өөр гарна шүү. За энд хасагдал гэсэн. За одоо мэдж байгаа хэмжээ бол бидний хэрэг эхний D1 гэдэг зай бол минийхээр бол 31.1 юм байгаа зү тий. 32.1 шүү дээ тий. 32.1. За 32.1-ийг үрждэг нь. За энэ үнцгүй хэдүүлээ. Дээр авахгүй гэдгийг сонголтоо хийв юм тий. За би юу вэ? Бета үнцгийг хэдүүлээ 55-аар авах юм бол танкс бета хэд байх юм? Хэд гинэ? За 100-428 юм тий. Оож юу бичгдэггүй ш. Томьёо ороогүй болчих. За энэ дээр авъя. 100-428. 4583 юм уу тий? 4580 ингээд авч. За энийг хасах нь шүү дээ. Энийг яах вэ? За энэ хэд гарсан? Би энэ юу авах гээд байна л да. Косинус 30 авах гээд байна л да тий. Надаа косинус энэгээр шууд үржүүлчих гэж болно шүү дээ. Энийг үржих нь косинус 30 чам. Эний араас дандаа нэгж метр гэж бичиж байгаа. Метр гэдэг нэгчтэй шүү дээ тий. Үржих нь 186 шүү дээ тий. 186 чи хэдэ? Үржих нь үржих нь 186. За 39.42 49.42 49.42. За надаа энэ дельта H эхний юуг авчлаа шүү. За тэгээд дараа нь та нар томьёогоо өөрчлөө тэгээд цааш явна зү. Ингээд. За надаа бол эхнийх ядаж хэрэгтэй гэдэг утгаар. Тийм тэнглэг болгон дээр тооцоо шулуун татнагс үг шүү дээ. За одоо хэдүүлээ би миний тооцоогоор бол сая чи энийг тооцож гаргааг. За эднэрийг бол өндрийг би яатсан байгаа шүү. Тооцоо зүрх шүү. За минийх бол. За одоо бол хэдүүлээ эхний энэ хасагдалны өндөртөө иштэй хаалгаач юм уу? Хасагдалны өндөртөө иштрикийн юг тэнглэгийг энэ апин прогрестээр гаргаж ирээ. За апин прогрестээр хэдүүлээ зөөж гаргахын тулд одоо эндээс би энэ нэг онцлог гэсэн энэ цэгүүдээсээ энэ ягаанаар татсан апин тэнглэглүүгээ хэдүүлээ яасан. Перпендикуляр юм шулуун татсан баггүй. За минийх би болохоор нэг аль нэг тал руугаа сунсан объектын одоо апин прогрессыг байгуулахдаа бид нэр 40-с 60 градусын хооронд үнцэг авах гэсэн. Би энэ дээр бол 50-аар авсан юм гэсэн үг тий. 40-с 60-ийн хооронд хэдэр авах чиний дурын асуудал гэсэн үг шүү. За тэгвэл одоо хэдүүлээ юу вэ? Би хин x зайгаа. За x зайгаа би нэг лэр дээр. Өөрөөр хэлбэл би одоо нэг энэ төвшний иштрикийг зурхын тулд нэг төвшний энэ иштрикийг зурхын тулд би доот нь 3 лэр ашиглах байгаа байхгүй. За тэгэхээр би энэ дээр ийм 3 лэр үүсгэсэн байна. Одоо нэгдүгээр төвшин дээр л за дураараа нэр өгсөн шүү. Нэгдүгээр төвшин дээр л хэд би ийм 3 лэр өгсөн гэсэн үг юм шүү дээ тий. За хоёрдугаар төвшин дээр хэд энэ доот би одоо энэ бичсэн байгаагаар бол хасагдаж байхгүй. Энэ дээр би ийм яг бас ийм 3 лэр үүсгэсэн гэсэн үг юм. За
Тэгвэл одоо хэдүүлээ юу вэ? Зураад үзээд гэсэн үг те. За одоо эхлээд хэдүүлээ x цагаа авчих хэвээр. X цагаа авчихдаа би нэгдүгээр вихийг зургаж байгаа учраас нэгийн x цаг гэдэг энэ лэр дээрээ зурах гад идэвхжүүлсэн байна те. За одоо эндээс хэдүүлээ нөгөө эхлэлийн зэгээ болохоор энэ шулууны татцын эхлэлийн зэгээ энэ огтлцлын зэг дээр авсан байхгүй. Та нар дурын газар авна шүү дээ. Заавал огтлцлын дээр авах боломгүй. Тэгвэл би энэ тойргуудыг эндээс төвтөө x цагаа хэмжих гээд байгаа юм чинь. Эндээсээ төвтөө энэ тойргуудыг татна гэсэн үг байхгүй. Энэ тойргуудыг татна гэсэн. Тэ? За би тэгээ олон цэг тэмдэглэж явж яхаар гээд за хэрэгтэй гэвэл цэгүүдээ мэдээж тэмдэглэж явна шүү дээ. Та нар өөрсдөө зургаа эвтэйхэн бусдад ойлгомжтой зурмаар байвал гэсэн үг те. За би ингээд тойргууд ингээд татцсан. Энэ тойргуудыг татцсан гэсэн үг те. За одоо энэ тойргуудыг татцсан. Энэ дээр хэдүүлээ яах вэ? Энийг хуулах командаар хуулаад энэ copy командаар хуулаад би энэ тойргуудын төв дээр авчиад цэгээ аваад эхний цэгийн дурын зайтгаар энд аваад ирсэн. Эхний цэгээ ерөөсө дурын зайтгаар аваад ирсэн. Энэ миний API X тэнглэг маань хасах 70 өндөр дээрх тэнглэг явж байгаа гэсэн үг тийм. За одоо хэдүүлээ энэ цэгүүдтэй хэдүүлээ нэг 0.6 та ч юм уу тойрог татаад. За тэрийг би тойргоо ингээд үлдээх учраас би 0 лэр дээр оруулж агаад ингээд цэг тэмдэглэж чана. За цэгээ би бол ихэвчлэн ингээд өөрийнхөө л зурж байгаа шүү дээ 0.6-аар тэмдэглэждэг учраас тэрнгээр авчих гэсэн үг тийм. За энд миний цэг энд нэг цэг байгаа, энд нэг цэг байгаа. Ингээд 5 цэг байгаа байхгүй. Энэ тэнглэгийг гаргахад 1 2 3 4 5 цэг байна. Тийм аа тийм. Тэгэхээр энэ 5 цэг нь дараа надаа нөгөө нэг юунд хэрэгтэй байхгүй. Зүсэлтийн тэрэг байгуулахад хэрэгтэй учраас би ингээд одоо API Proxy дээр холболтоо хийхэд хэрэгтэй учраас ингэж хийж байгаа шүү. За одоо энэ зайг хэдүүлээ хэмжсэн юм чинь надаа энэ цэгүүд нь хэрэгтэй юм чинь би тэр зайгаа хэмжсэн бол яах вэ? Саяны тойргод унтраач. Өөрөөр хэлбэл зураа явж байгаа алдаа гараад идэг болохоор ийм лэр үсгэж дараа нь шалгаж харахад зориулж энийг лэр үсгэж авсан гэсэн үг шүү. За тэгвэл энэ тойргуудыг хэдүүлээ идэвхжүүлээд унтраач. Одоо надад хэрэгтэй нь юу юм? Энэ Y зай очих хэрэгтэй үстэй тий? Энэ Y зай очих хэрэгтэй. Энэ Y зайг авчихдаа бид нар 2 дахин багасгаж авчихна лээ тий? Тэгэхээр би энэ шулууныхаа энэ цэгээс тэр шулуун хүртэл одоо X API тэнглэг рүү хүртэл тэрнээр татсан шулууныхаа энэ хэрчмийг хэмжиж аваад энэ зайг таллуу байгаа гэсэн. Таллуу басан зайг л тийш навьчих хэрэгтэй байхгүй. За тэгвэл миний энэ таллуу басан энэ зайг болохоор би юун дээр дахиад нэг лэр дээр хийчих. Тэ? Y гэдэг лэр дээр нь хийчих тэ. За Y гэдэг лэр дээр нь хийгээд чим би болохоор сайн нэг ч унтарсан лэр биш үстэй тэ. За Y лэр дээр нь хийчих. Энэ зайг хэмжиж аваад хэдүүлээ. Энд тасд. Энд өдөр. Тэ? За тэгвэл заашсан бүгдийг хэдүүлээ эхлээд авчиж. Тэгээд дараа нь лайн зурч. За одоо дараагийнх нь цэгийн. Би яг энэ дундчийн цэгийн ийм гурвалжин гэрэл асаад байгаа шүү дээ. Энэ гурвалжин гэрэл цэг ассан цэг дээрээсээ энэ зайгаа хэмжиж аваад энийг авирлаа гэсэн. Энэ дээр авир. За дараагийнх нь энэ хоёр дахь цэг дээр ирнэ гэсэн үг шүү дээ. Хоёр дахь цэгийн Y зай. За яг энэ шиг хэдүүлээ дахиад тойрог аваад энэ дээр тойрог зөөхөд нэг move command энэ төр хэрэглээд байх шаардлагагүй. За би нэг 0 дээр зураад яваад байгаа юм шүү. Тэр харуулаад. За энийг сонгоод за хэмжиж аваад 3 дахь дээр нь авчи. За ингээд төгсгөлийн цэг нь болохоор энэ тойрог энэ шулуун шүү дээ. Энэ Y зай, энэ Y зай авчих. За авчих. Дундад цэг нь хаанаас чинь те. Дундад цэг ханаас. Ойролцоогоор хараадах. Энэ хвцаа өмнө дундад цэг. За тэгвэл би тойргоо сонголоо. Энэ хвцаа дундад цэг гэдэг гурвалжин цэг. Авлаа midpoint цэгүүдээ чинь те. За энэ тойргийг авлаа. За нэлээд том юм гарч ирж байгаа юм. За энэ дөрөв дэх цэг дээр ирлээ. За одоо хэдүүлээ 0 дээр ч юм уу. За эсвэл юу яаж болно? За ер нь 0 дээр зүгээр юм шиг. 0 дээр зурж агаад авч агаад энэ шулууныг ингээ босоо шулуун татаад яг энэ цэг дээр энэ тойргийн тэгшмийн тэнглэг дээр ирэх хэрэгтэй байсан тий. Энэ цэгүүд надад хэрэгтэй байхгүй. Би тэгээ лайнаар зурж цэгүүдээ үлдэх гэж байгаа гэсэн. Энэ цэг хэрэгтэй.
Надад дахиад энэ дараагийн тойргийн энэ тал цэг хэрэгтэй. 3 дахь тойргийнхын цэг өгсөн тойргийнхаа цэг рүү явж байгаа шүү. Тэрнээс дуртай тойрог руугаа яваагүй шүү дээ. За би нэг лэр дээр зурх гад нэг мөсөн яатсан шүү. Тэ? За хэдүүлээ энэ тойргийг энэ лэр рүү оруулж гэсэн шүү. Энэ лэр рүү оруулж гэсэн тэ. За одоо надаа энэ Y зайнууд нь болцсон. Тийм биз дээ, энэ зургийн Y зайнууд болцсон юм чи би энэ лэрийг унтраачихуулна гэсэн хэвгүй. Энэ лэрийг унтраачихуулна гэсэн. Ингээд тэгвэл арай ингээд зурагчийн ойлгомжтой явах гэдэгхгүй тий. За тэгээд минийх гол нь одоо яах юм? Энэ хасах даалны тэнглэг маань яг энэ цэг дээрээс эхлээд тэрлүү холбогдоход юу болчих вэ? Сэрчлээ шүү дээ. За орто асалтаад сэрсий байл тий. Эдгээр за энэ шулуунаа авлаа шүү биш явлаа шүү. Болж байна тий. За ингээд татчвал миний энэ хасах даалын өндөртөө иштрикийн тэнглэг гараад ирж байгаа. Гэсэн. Бидний нөгөө яаж зурх вэ? Ингээд зургны маань энэ тэнглэг энэний голоор явах тэнглэг гараад ирж байгаа байхгүй. Болж байна тий. Энэний голоор энэ доотлын энэний тэнглэг гараад ирж байгаа гэсэн. Гэхдээ би бол хаанаас хаанах цэгийг авч байгаа вэ гэхээр та нар нэмж илүү гаргаж зурна шүү дээ. Би эндээс энэ хоёрын дунд чинь энэ цэг хүртлийг нь олж өгч байгаа гэсэн үг шүү дээ та нарт тий. Энэ цэгийг л олж энэ хоорондохыг л олж өгч байгаа гэсэн. Энд цайвар цэнхрээр зургадаад энэ хоорондохыг л сая татцсан гэсэн үг байхгүй тий. Тэр өглөөний төгсгөлөөс энэ өглөөний төгсгөл хүртлийг л авч байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд хэдүүлээ минут 10-гүй явчихад дахиад. За дараагийнх нь хэдүүл харъя. Дараагийнх нь гэдэг нь энэ яах вэ? Одоо энэ тэмдэглэсэн байгаагаар энэ 40 өндөр гэсэн үг шүү. Энэ тэмдэглэсэн байгаагаар 40 өндрийг хийгээдүүлээ. Авахын тулд яах вэ? Эндээс хэдүүлээ энэ хоёр дахь төвшний энэ цэгүүд дээрээсээ интерлогоо бүрхэн талаар шулуун татна гэсэн үг. Тийм үстэй те нөгөө нэг афин тэнглэлийг бүрхэн талаар татна гэсэн. За одоо нөгөө нэг энэ хоёрын чи өндөр өөр учраас би яг энэ дээр цэг авч зурж болохгүй байхгүй. Тэ энэ дээр энэ төвшин дээр цэг авч зурж болохгүй. Энтэйгээ параллелаар 3942 энэ ааш афин гэдэг тооцоогоор бодож гаргасан энэ зайгаар 3942 гэдэг зайгаар офсет хийч. Энэ офсет командыг аваад 3942. Энийг авлаа энтэй параллел окей. Тэ ингээд татчих. За дээрэс нь дахиад нэг юм шулуун татчих. Ийм ихц босоо шулуун татчих. Өөрөөр хэлбэл хэдүүлээгийн нөгөө бааз цэгээс эхлэх гэж байна. Энэ за ингэсгэд татчих. За одоо хэдүүлээ яах вэ гэхээр хоёрын энэ дээр зуръя. Хоёрын x зэг авах гэж байна. Хоёрын x зэг авахын тулд би эндээс тэр зэг хэмжиж аваад тий перфин төвлөр татсан цэгүүдээс перфин төвлөр татсан шулуун руугаа энэ x зэгээ хэдүүлээ хэмжинэ гэсэн үг ш. Ингээд тэнглэгүүдээ гол нь гаргаад авах гэдэг байхгүй. Энийг тий. За би яг энэ цэг дээрээс бүх цэгийг хэмжиж штэ. Нэг цэг дээрээс хэмжиж байна. За энэ дөрвөн тойргийнхаа хэмжээг хэдүүлээ move командаар зөөнө хуулаа зөөнө та нарын дуртай асуудал. За би бол хуулаа зөөч. Дараа нь үлдсэн байвал шалгахад амар гэдгээр энэ. За ингээд энэ дөрвөн цэгийг аваад ирсэн юм чинь хэдүүлээ яах. Энийг хуулаад хуулах командаараа хуулаад энэ дээр гэд ийм дөрвөн цэг гараад ирж байгаа. Тэ? За одоо энэ лэрээ унтраахаар надаа энэ дөрвийн эндээс эхлээд энэ дөрвийн цэг гараад ирж байгаа гэсэн үг тийм. За эрг цагаа хэмжээ. Эрг цагаа хэмжихдээ би эндээс энэ цаг хэмжиж аваад энэ асаалттай лэр дээр татахгүй эрг гэдэг зай. Энэ зайг хэмжиж аваад энэ дээр за хоёр лэрлэх болж байна дөө. За энд гарч ирсэн эрг цагаа хэдүүлээ хуулаа зөөнө move хийгээд зөөнө та нарын дурын асуудал. За би энэ зайг хэмжиж аваад хамгийн гол нь энэ цэг дээрээс эхлэв шүү дээ. Энэ дээрээс ерөөсөө эхэлж болохгүй. Эндээс эхлэхээр алдна. За тэгээд алдаад байдгийг. За хэдүүлээ 0 лэр дээр тааруулж агаад энэ line-а хэдүүлээ аваад энэ дээдлийн цэгээс энэ доотлын цэг рүү холбосон яах нь. Ингээд бичлэгэн дээр хийхээр яваад тийм үү. Шулуун татчих. За тэр нь миний энэ тэнглэг гарч ирж байгаа гэсэн үг. Апин дээр энэ тэнглэг энэ хоёр гэсэн үг тий. За энэ зарчмаар хэдүүлээ
дараагийн